хотын төв хэсэг бөмбөр худлааны төвийн замын эсрэг талын Гандангийн Дэнжийн айлууд энхүү бохир ус болон хог хаяглаа үерийн 77 асгаснаар яг одоо төв зам дагуу ийхүү зузаан бохир усан юм хаана үсээд байгаамаа. Ямар ч учраас айлууд ингэж бохир ус болон хог хаягдал ер нь бохир болгоно ийш хотын төв хэсгөө хашаанаасаа гаргаад хайж байгааг бид нар мэрэгжлийн хяналтын байгууллага хүнээс садрууллаа. Нийтийн эзэмшлийн зам талбай болон энэ үерийн 70 руу асах тохиолдол ер нь жил бүр олон жил ингээд яригдаа явж байгаа асуудал. Энэ асуудал дээр дүүрэг, мэрэгжлийн хяналт олон байгууллагууд хамтарч ер нь тогтмол шалгалтууд хийж явдаг. Энэ шалгалтын хүрээнд бол за тэр үерийн дагуу байрлах айлуудад мэдээлэл хөргүүлэх, албан шаардлага хөргүүлэх, за мөн тэр үерийн барилга байгууламжид хаягдсан хог хаягдлуудыг тогтмол цэвэрлүүлж ажилладаг. За энийг ер нь цаашдаа холбогдох газрууд нь бохир ус зайлуул хоолой байдаг юм уу, төвлөрсөн дулаан байдаг юм уу, энэ талаар нэг ажил хийгдэх энэ шаардлагатай байна. Зөвхөн энэ үерийн 70-нд төдийгүй Гандангийн Дэнжийн айлууд тэр чигтээ гудамдаа ус асгаснаас болоод гудам тэр чигтээ мөсцсөн. Энэ нь өвөлдөө хүлцснээс болж үр хүүхэд хүмүүс нь халтарч ундаг, зундаа харин тэр чигтээ бохир ус асгаснаас болоод тэрэн шалбааг болон хуурж гидсний хаалтурд өвчин болон өмхийн самхаа өнөртөх зэрэг хүндрэл учирдаг байна. Ус асгаж байгаа нь оршин суугчид ер нь хэр байдгийг бид нар оршин суугчид тодруулъя. Сайн байна уу өвөө? Энэ Гандангийн Дэнжийн айлууд ингээд бохир усаа шууд ил задгаа асгаснаас асгадаг юм байна тий. Ер нь оршин суугчийн хувьд ер нь таа жишээ нь бохир усаа ингэж асгахдаггүй. Ингэж айлууд бохир усаа асгаж байгаа нь ер нь ямар хөө хүндрэлтэй байдаг. Хүндэр байдгүй хан ч одоо энэ хүн галчилж унчих гаа тэгээ хүн харж байгаа юм муухай. Хогоо одоо энэ машин өглөөч ч байгаа юм. Тэгэхээр тэн тань гэж байх үндэ бүр ингээд замаар хайчих. Шилтэй байна. Би нөөсөн хөтөнд байгаа. Мөсөн ханахад хийчих. Энд бүр энд бөтгөөр гашааны яраад байгаа хийгээд. Хамгийн хэцүү шүү дээ. Янз бүрийн өнөр нөхөөгч яваад сайхан арчин дээр явж байсаа. Өгсөн залуугаар ихтэй шүү дээ. Ер нь бол хэцүү шүү дээ. Тэгээд ер нь бол тэгээд айгүй өнөр мөнөртэй. Тэгээд дээрээс нь зам болохоор айгүй амтнууд шаад ер нь бол хэцүү л гэж. Энэ гудамлага бас их устай байдаг юм шүү дээ. Тий. Халтарч гуулгах гээл. Тийм, ер нь бол үйл бол аюул халтарч ундаг шүү дээ. Тийм үү. Тийм, тийм. Оршин суугчдын хэлж байгаагаар Гандангийн Дэнжин ууларгаа учраас доошо гүн бохирын цооныг гаргахад хэцүү. Тиймээс айлууд ийхүү бохир усаа гаргаж шууд асгадаг юм байна. Тэр ч байтугай айлууд бохир усаа асгахын тулд яг энэ үерийн 70-нд бүр зориудоор ингэж шат байгуулад ийшээ үерийн төлөө бохир асгаж байгаамаа. Нэгэнт оршин суугчид нь бохир усны цооныг гаргалгүйгээр бохир усаа шууд ил задгаа асгадаг. Ил задгаа бохир усаа асгаж байгаа айлуудад нь мэрэгжлийн хяналтын ямар нэгэн хариуцлага тооцохгүй байгаа энэ үед хотын төвийн Гандангийн Дэнжийн айлуудыг нэг яаралтай хотын төвийн бохир усны шугамд холбох хэрэгтэй байна.